За сайн байцгаана уу бүгдээрээ. Энэ гайхамшигтай өдрийн мэндийг хүргэе. Манай Мельбурн хот айгүй гадлаахан байна. Гоё наартай, цэнхэр тэнгэртэй гоё өдөр байна. За өнөөдөр 3 сарын 18 болохоор аавда, ахта, хүргэн ахта, хүргэн дүүдээ болон Монголын бүх хөөрхөн залуучуудад бүгдээрэнд нь эрс төргийн баярын мэндийг хүргэе. 3 сар маань бол үнэхээр гоё сар болж өнгөрдөг. Бид нар олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглээд бас дээрэс нь давхар ингээд гоё цэргийн баярыг ингээд гоё тэмдэглэдэг. Манай аавч нь өөрөө цэргийн хүн учраас бид нэр жоохон бахасаа л цэргийн баярыг аягүй өргөн тэмдэглэж өнгөрөөдөг байлаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг шавнартайгаа хамтдаа онлайнаар уулзаж, ололт амжилтаа хуваалцаж, хамтдаа бясалгаж өнгөрөөдөг гоё зуршилтай болоод одоо 3 дахь жилдээ болж байна. Сая хэдхэн оны өмнө би шавнартайгаа хүрхэн уулзлаа. 200 гаруй шавнар маань бүртгүүлээд орж ирж үнэхээр гоё эсэн. Бид нар manifestation бясалгалаа хийгээд тэгээд хүүрхэн шинээр ажилд орчихсан байгаа. Бас manifestation боддоор ингээд хийж байгаа гоё шавнарынхаа бодит түүхүүдийг хуваалцаж нэг оройг 3 цагийг аюу гоё өнгөрөөсөн. Яг тэрнтэй адилхан энэ оноос ахуулаад одоо эсэргүүцийн баярын өдрийг бас хамтдаа бас аюу гоё тийм mindful байдлаар ингээд тэмдэглэжийя гэж бодлоо. Энэ мал ер нь бол яг миний шавнарын маань хүсэлт бас байсан л да. Шавнар маань ерөнхийдөө өөртөө бясалгал сураад, өөртөө йог сураад, өөртөө одоо ингээд mindful амьдралаар ингээд амьдраад одоо цагтаа ингээд байгаад ингээд эхлэнгүүт өөрсдийнх нь бие махбодон дээр гарч байгаа тэр болон гоё мэдрэмж одоо өөрчлөлтүүдээ хамгийн эхлээд хайртай хүнтэйгээ хуваах юмсан гэж айгүй хүсдэг. Тэр ялангуяа Австралид амьдарч байгаа, гадаад амьдарч байгаа монголчуудын маань дийлэнх нь эрчүүд маань нэлээд биений хүнд хүчээр ажил хийж байгаа учраас бас маш их ядардаг. Тийм ээ тэгээд йог бясалгалыг ерөнхийдөө эмэгтэй хүмүүс хийдгээ гэсэн тийм буруу ойлголт бас айгүйх байдаг учраас тэрэндээ бас ингээд автагдаад йог бясалгал руу ингэж орохгүй байгаа хандлага харагдчихэдэг. Гэхдээ сүүлийн 4-5 жил ерөнхийдөө коучинг хийж эхэлснээс хойш энэ одоо буруу ойлголтыг би аль болох багаар ингэж засаад явж байгаа. Шавдар маань миний career coaching суусан, manifestation coaching суусан шав бүсгүүчүүд маань хөөрхөн нөхрүүдээ ингээд одоо дараа дараагийн програмд ингээд суулгаж идэг. 2025 оны маань manifestation програмд одоо жишээлбэл сууж байгаа нэлээ олон залуучууд байгаа. Одоо шавнарын маань нөхрүүд нь ингээд байж байна. Тийм болохоор яг өөрийнхөө community-ийн шавнараас ирж байгаа энэ хүсэлтийг хүлээж аваад 3 сартаа энэ 3 сар маань ийм гоё те эмэгтэйчүүд, бүсгүүчүүд болон эрчүүдээ ингэж тэмдэглэдэг. Бидний ингээд оршихуйг ингэж гоё тэмдэглэдэг энэ гоё сарыг зориулаад mindful intimacy буюу ийм гоё partner event-ийг зохион байгуулъя гэж шийдсэн л да. Энэ бол хосуудын event гэсэн үг. За энэ ивент маань онлайнаар болно. Бүтэн сая өдрийн орой болно. Би яг өнөөдөр 5-ыг ингээд гаргаад ингээд бэлэг болгоод бүртгэлээ ингээд нээх гэж байна. За энэ ивент дээр бол бүгдээрээ гоё партнер йог хийн. Би өөрөө нөхөртэйгөө ер нь бол ойрхон партнер йога хийдгэлтэй. Партнер йога гэдэг маань бол яг одоо йогийг дасгалыг ингээд хамтдаа ингээд суугаад хийх хэлж байгаа. Яг ингэж хамтдаа ингээд йог хийхэд бид нар ингээд нэг нэгэндээ маш гоё тийм байнга нөгөө нэг одоо ингээд гаднаасаа барилцаад эсвэл ингээд те хөлн ингээд хүрээд нуруугаа ингээд налаад ингээд сууж байгаа учраас айгүй тийм гоё intimacy буюу нэг нэгнтэйгээ тийм гоё дотноор ингээд одоо харилцах, ойр байх, зөөлөн нэгээ байрах тэгээд бие бахамдан дээр гарчсан байгаа тэр одоо ачаалал алжааллыг йогийн гоё хөдөлгөөнөөр дамжуулаад нэг нэгэндээ тэрийг гаргаж өгөх гэсэн ийм гоё маш гоё байдаг. Би бол партнер йога, акро йога гэд хийгээд нэлээд олон жил болж байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жил болоод яг нөхөртөөгөө гэрэлснээс хойш аажмаар нөхрөө йогад ингэж дорлуулж байна. Тэгээд бид тэр ерөнхийдөө айгүй ойрхон ялангуяа ядарсан үедээ манай нөхөр ингэж хадан давирдаг учраас хадан давираад яг биеийнх нь булчин ингэж буларчихсан, нэлээд ядарчихсан байгаа үед нь яг бид тэр ингэж амралтынхаа өдрөөр ингээд аягүй гоё партнер йога хийдэг. Тэр хийдэг йогагаа бид ханартаа зааж бүгдээрээ гоё эхэлнэ. Тэнгүүд бүгдээрээ нэг гоё тийм гадагшаага байсан анхаарлаа дотогшоогоо болгоод дээрээс нь зөвхөн өөр дээрээ биш хосуудын энэ харилцааны одоо энэ холбоосон дээр тий ингэж гоё энергийн холбоосон дээр ингэж гоё ажиллана гэсэн үг. Тэгээ дээрээс нь энэ маань бол ойролцоогоор 2.5 цагийн workshop байгаа. Тийм болохоор бүгдээрээ йогоор эхлээд дараа нь хүүрхэн одоо нэг нэгнтэй холбогдох тийм одоо activity-нуудыг би ингээд планда нэгэд байж байгаа. Маш гайхамшигтай, маш гоё тийм дотны мэдрэмжтэй тийм гоё орой байх болно. Гадаадд амьдарч байгаа, Монголд амьдарч байгаа гэлтгүүгээр бид нар ерөнхийдөө өглөө босоод орой болтол айгүй завгүй тий ялангуяа ингээд 1 2 3 4 ингээд хүүхдтэй байх юм бол
цагаа тий одоо ингээд хоёр биентэй зарцуулахаас илүү гэр бүлтэй хүүхэдтэй айгүйх ингээд зарцуулт ингээд болчдөг учраас бидний хосын харилцаанд ингээд бас ингээд тодорхой хэмжээний хагарал гарах. За тэр асуудлыг шийдэхгүй ингээд яваад авах юм бол хосын харилцаа ингээд бүр улам муудах тий ингээд бүр салах дээр хүртэл ингээд тулдаг асуудал аюух байд юм билээ л дээ. Тэгээд manifestation програм сууж байгаа шанар маань ер нь бол өөрсдийнхөө татна харилцаан дээр ингээд ажилдаг. Тэгээд өөрийнхөө хань нөхрийг тийм ээ эхнэрээ аюу тийм өөр нүдээр ингээд харж эхэлдэг. Тэгээд ингээд эхлэнгүүт чинь миний хань чинь тэгээ би ингээд урд нь одоо жишээлбэл эхнэр нь ингээд бухимдаад чи ингэсэнгүү тэгсэнгүү гэнэ бухимдаад ингээд яваад идэг гэсэн бол миний хань чинь бас аюух ядардаг юм байна шүү дээ. Өөр гэр бүлийнхаа хүний өнцгөөс ингээд харж ингээд сурдаг. Тэгээд ингээд эрэнгүүт чинь дотны харилцаа ингээд шууд нөлөөлдөг гэсэн аюу гай тийм сэтгэлүүд угаасаа шанраас мань байнга ирж идэг. Тэгээд одоо би нөхөртөө бясалгал хийлгээс сургамаар байна. Би нөхрөө йогад оруулмаар байна. Та энэ ийм талаар нь тий одоо ийм ивент зохион байгуулахгүй юу гэж надад сайвал урд нь аюу алуудаа асууж исэн. Тэгээд би өөрийнхөө нөхрийг одоо урайлаад тий тэгээд нөхрөө бас ингэж урайлж ингэж түлхүүрдэж окей гэж хэлэхэд бас хөөрхөн хугацаа зарлаа. Манай хүн чинь айгу тийм олонний өмнө гарах тий тиймэрхүү сонирхол ерөнхийдөө айгу бага тий тийм учраас ер нь бол хоёлаа ингээд хамтдаа ингээд хийнэ гэд ингэсэн чинь oh my god no гэж анханаа хэлжсэн бол сүүлдээ би яагаад энэ нь аягүй чухал вэ? Бид хоёр одоо жишээлбэл ингээд байнга ойр ойрхон нэгэндээ массаж хийдэг, йог ингэж хамт хийдэг байхад хүн болгонд хийдгүүн байна. Миний шавнар ингээд энийг аягүй хүсэж байна хоёлаа ингээд хамтдаа ингээд яах юм бол маш олон гоё хосуудын одоо дотны харилцааг нь бас ингээд амар гоё чанартай болгоход нь эрг нөлөөлөх гээд байна гэдэг энэ үнцгийг ингээд бариад ойлгуулад хэлсэн. Okay, alright гэсэн. Тийм болохоор ивент маань англи монгол хэл дээр болно. Манай хүн чинь монголоор ярьдаг учраас би англи монгол хэлийг хоёул ингээд хослуулад ингээд заана гэсэн үг. Okay. Тийм болохоор чиний минь нөхөр гэр бүлийн хүн чинь одоо эсвэл найз залуу чинь гадаад хүн байгаа бол англиар ярьдаг гадаад хүн байгаа бол санаа зовлтгүй оруулж олно гэсэн үг. За бүгдээрээ ивент дээр уулзцгаая.